байна уу? Байна. Гэхдээ би тэрийг сонсон чи амар сайн ингэсэн аахгүй юу? Хоёлаа биччихээ. Тэгээд би тэрийг ингээ сонсож байгаа штеп. Мгм. Тэгэл ингээл өөрийнхөө яриаг ингээд хөндлөнгөөс ажигласан чинь би ингээд өмнөх яриануудаас ингээ шал өөр хүн шиг яриадсан аахгүй юу? Би ингээл ерөөсөө ингээд амар эмошнал заяа. Тэгэл ингээл чиний яриаг гүц сонсохгүй амар олон тасалж туслаа за дондор нь. Хүйе би яатсан бэ гэж боцсноо. Хүйе сарын сүүл болоод миний биений юм ирэх гээд байгаа юм шүү. Тэр яриаг сонсоод чи яг тэгж бодоод 2 цагийн дараа тэгж бодоод яг 2 цагийн дараа миний биений юм ирүүл яг оо би тэгээд oh my god эмэгтэй хүн ингэж амар өөрчлөлттэй юм уу гэж бодсон заяа. Тэгээд яг хүн яг өөрийгөө хөндлөнгөөс харах хэрэгтэй юм байлээ. Би бас чамайг нэг юм болоод уурах хүчин байгаа юм багтаал гэж бодсон. Үгүй харин үгүй би ер нь тухайн үед би ерөөс өөрийгөө ууртай ингэж бодоогүй. Тэгсээр нэ би ингээд дараа нь сонсон чинь тийм нэг л эвгүй өмнө нь ингээд сонсоход бас ингээд гайгүй за гэлгээл би ингээд өөрөө өөртөө ингээд амар өөрөө өөрийнхөө яриаг хүлээмжшөр явааддаг гэсэн чи бүр нэг л тийм эвгүй яриад байна. Бүр нэлээд зохимжтой байна шүү. Тэгсэн чи үгүй гэтээ энэ эмэгтэй хүний сарын тэмдэг энэ гормоны өөрчлөлт чи амар мэдэгддэг юм байна. Ааха. Би бас цагийн тэмдэгт өгөхөд ирэхээр нэг чихэрлэг юм их хідэт байгаа санагддээ шүү. Ингээд яг юу идмээр байгаагаа мэдгүй гэтэл нэг амттай л юм идмээр санагдаад байдаг. Энэ сүүлийн үед би яг энэ сарын тэмдэгтэй холбоотойгоор гормоны өөрчлөлтөөс болж батг гараад байгаа ш. Би их чихэрлэг юм эзнээс болоод батг гараад байгаа ах гэж бодоод Гэтээ тэр ч одоо нэг сардаа нэг хэд хоног л идэх гэсэн өгчтэй чихэрлэг юм яг. Чи тэгээ батгатайгаа стил тэмцээр л байна уу? одоо нөгөө батганы сорвнууд л би тэгээ нэг тоо төмдөө харахаараа жоохон стрессчээл тэгэл за гээл Би нөгөө нэг дөрөө бодхоо болцсон чинь бас яг ингээд хамар дух тэгээд энэ ирүүний хэсгээр нэг жоохон юм цагаан батганууд гараад байгаа. Би энэ одоо бохирдлоосоо юм болов уу юунаас олж гадыг мэдэхгүй. Гэтэ тэр нөгөө нэг хүн харахад баттай гэдэг хэмжээгээр биш надад мэдэгдэхээр юм жижигэн цагаан батганууд ингээд амирх гарцсан. Хүүе наа чи яг тий зоноор биш. Минийх бас ирүүн дээр ингээд батгахтай юм шиг хэрнээ батг биш тийм сони юмнууд гарсан шүү дээ. Тэгээд niacinamide-тай серум хэрэглээд ер нь тэгээд гарцсан байсан юмнууд нь эрс багассан. Бас тий зоноороо тас ялгараад ингээд бүр гялаагаад байдаг шүү дээ. Тэр ч гэсэн нэлээд багассан. Тэгээ би яг ингэсэн аахгүй өмнө нь яг ингэж гялаагаад тэгээ бид нар юм нэг oil paper энэ төр хэрэглэдэг байсан байхгүй би өмнө нь. Тэгээ би өөрийгөө ер нь бол ингэж айгуу тийм тацлагтай хайртай болоо энэ төр ойлцсон байсан чинь би Монголд очиод өөрийгөө бүр ингэж хит хуурай хайртай гэдгийг мэдсэн. Бүр ингэж very dry заяа бүх хэсгээрээ бүр миний би ингэ бүх хайрс. Тэгэл ингэж бүр хамгийн ингэж их чигшүүлэгчтэй бүр ингэ супер чигшүүлэгчтэй тасал төрөхгүй бол миний хайрс ингэж надад ингээд нэг таталтаад ингээд хоёр хашид байгаа мэдрэмж өгөөдөг байсан аахгүй юу. Тэгэл за би ингээд амар хорийн хайртай байна гэж бодоод ер нь бол тэгэл дандаа ингээд very dry skin typeтай л гэж бодсон өөрийгөө. Тэгсэн чи сая буцаа садлаах дээрсэн чи би ингээд T занараа яг чиний түрүү хэлдэг T занаар таслаад тэгээд бас ингээд бас бие ингээд өдрө болгон таслаад хаа надад бас ингээд таслаг нь илүүдэд байгаа юм шиг мэдрэмж төрж мөрөө заяа. Тэгээ энэ зүгээр угаасаа л ингээд чийгшэлтэй холбоотой юм шиг байна. Хүйе хоёлаа наадгаа чи яг подкастаараа яг эхлүүлж байгаад гоё ярий. Гэхдээ зүгээр яг эхэлснээр ярьчихсан чи ярьчихаа. За. Hi юу вэ? Хай. Окей. Тэгээ түрүүний хэсгээ таслаад оруулчихъя. Яг ингээд чи одоо гоё ярьчихаа. За. Хүмүүс яг ингээд бүх юмаа өв тэгш байлгах гээд хичээгээд ах юм бол айгүй хэцүү санагдсан байхгүй юу? Би ер нь тэгээд хүн угаасаа л төгс бус байх хэмжин гэдэгтэйгээ эвлэрээд өөрийгөө юун дээр хэрэглээнийхээ юун дээр илүү их анхаарлаа төвлөрүүлмээр ин гэдгээ жоохон боджоод тэгээ бүр яг шийдсэн байхгүй юу? Тэгээ шийдээд нэг удаагүй байна уу? 5 сар орчим л болж байна. Тэгээд юун дээр төвлөрөхөөр шийдсэн гэхээр би үсэн дээрээ төвлөрөхөөр шийдсэн байхгүй юу? Шалтгаан нь болохоор манай ээжийн талынхаа бүгдээрээ зулаагаараа халцардаг. Би бас яг зулаагаараа амар шингүүстэй.
Тэгэд би бол яг халтран заяа. Тэгээ энийгээ мэдээд янз бүрийн юм гэж хахаар ерөөсөө л эндээ анхаарыг гэж бодсон байхгүй юу. Бүр яг ингээд хүн нэг юм хараал ахаар яг тэрнлүүн л энд нь яваад идэг штэ. Яг. Ямар нөх амар арсны асуудалтай байгаа биш. Арсаа зүгээр л энгийн зүйлсүүдээр арчлаад харин үсэндээ илүү их анхаарал тавья гэж шийдсэн. Үсээл гоё ойлгож явах юм бол би нэг сайхан аштай хүн яваал идэг заяа. Арьс арчилгаа болохоор ээжигээ дээрээс нь дажгүй арьстай болохоор зүгээр тооноор чигшүүлэгч хэрэглээд яваад байгаа. Харин надад шалтгааллахгүйгээр одоо жишээ нь улирал солигдоод ч юм уу нүүрэн дээр батг гарах эсвэл ямар нэгэн арьсны асуудалтай болоход судалж агаад 1-2 бүтээгдэхүүн л нэмээд яг тэрнтэйгээ тэмцээд тэрнээс иш ер нь нүүрэндээ янз бүрийн олон юм хэрэглэхгүй байгаа. Тэгээд ерөнхийд нь нэлээд судлаад солонгос бүтээгдэхүүнийг Япон техникээр ашиглах нь зөв юм байна гэж бодсон. Миний арьсанд яг ингэж таарад байгаа. Солонгос арьс арчилгаа чинь анх гарч ирэхдээ юу лээ? 10 алхамд арьс арчилгаа тонор монорыг чинь зүгээр 3-4 төрлөөр нь тавьж маваад ер нь амар интенсив байсан штэ. Би тэднүүдийг ч ихсэн хэрглэж үзсэн. Гэхдээ ингээд арьс сайжирж байгаа юм надад бол ерөөсөө мэдэгдээгүй. Тэгээд Япончууд яг юм бол гэж жоохон судалж үзээд Япончууд болохоор нэг удаадаа 4-өөс олон төрлийн бүтээгдэхүүн хэргэлдэггүй юм билий. Тэгээд үнэтэй брендийг гэхээсээ илүү найрлах нь өөрийнх нь арьсанд илүү тохирсон бүтээгдэхүүнүүд сонгодог. Тэгээд би ер нь арьс арчилгаагаа илүү хялбар болгосон. Энэ нь надад айгүй зохиод нөгөө талаараа ийм энгийн байсаг байх нь намайг айгүй хөнгөрүүлсэн. Би ч энэ яваагийн бусад хүмүүс шиг гой хүмүүс хийлгээд анхаар чанарлаг хүмүүстай биш болохоор ерөөсө хараад ч хэрэг байхгүй. Эндээс бол тэгээд ер нь сайжруулах, анхаарах гол зүйлсүүдэд тодорхойлоод бусад зүйлсүүд дээр нь бол зүгээр л энгийн хийх ёстой яг шаардлагатай зүйлсүүдээ л хийгээ явж явах нь сэтгэлд аюу амар юм байна гэж бодсон. Чамд ямар байгаа вэ? Түрүүний чиний яг саяны хамгийн ярианы ихнэл хэсгээр хэлдэг үгт бүр амар. Би асыг тэрийг бүр ойлгосон заяа. Төгс зүйлийг хүсэх тусам энэ төгс зүйл биднээс ингэж зайгаа авч улам ингээ холдчихээн заяа. Тэрийг бүр ингээд окей бид нар ингээд бүх зүйлийг яг ингээд өөрийнхөө хүслээр байлгах гад ирэх тусмал энэ бүх зүйл ингээд бидраас холдоод байгаа юм байна гэдгийг би ойлгосон. За энэ бол яг ингээд бас яг энийг ойлгоод ястик удааг гэхгүй. Тэгээ дээрэс нь өнөөдөр болохоор бид тээр ингээд хэрэглээний талаар яриад. За өмнө нь яг энэ хэрэглээний талаар нэг дугаар бэлдсэн байсан чинь бид тээр хоёуланд нь таалагдаагүй. Тэгээд ингээд хитрхи ийм сөрөг ярианууд амар болцсон. Бид тээр яг хэрэглээний тал дээр амар эмзэг байгаа юм билээ. Тэгээд бид хоёр эмзэг байгаа. Тэгээд бас орчны гадна тэгээ ойр орчны хүмүүс бас ингээд энэ дээр амар их юм эмзэглэлтүүд үүсгэсэн байсан. Бид тээр ярианаас шууд ойлгогдсон. Тэгээд анхны подкаст маань анх удаага одоо подкастынхаа яриг бүр ингээд цоо шинээр дахиж эхэлж байгаад энэ удаа их болж байгаа байхгүй. Тэр яг уусаа хэрэглээ гэдэг сэдв бүр ингээд амар чухал сэдв гэдэг нь нэр мэдэгдэж байгаа. Тэгээд дээрэс нь арьс арчилгаан дээр болохоор бас яг бид нар одоо хизээч ийм төгс төгөлдөр бүр яг ингээд хүмүүсийн хэлээд байгаа тийм өөгүй яг ийм цэвэр арьстай болох одоо хүнд тийм боломж байгаа юу гэвэл тэр боломж нь амар ховор юм шиг байгаа байхгүй надад. Тэгэхээр зарим нэг одоо жишээлх юм бол одоо орчин үед амар юм сэвхтэй арьс амар тренд болоод байгаа шүү дээ. Хүмүүс ингээ мейкап хийснийхаа дараа араас ингээд сэвхтэй юм шиг өөрийгөө зурч мараад тий. Яг энэ нөгөө нэг хитрхи төс энэ зүйл чинь ингээд гоё харагдахгүй байгаа учраас яг нэг байгалийн нэг тийм зүйлийг ингээд ширтэж өгөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бас яг өөрсдийнхөө арьсан дээр ганц хоёр энэ байглаасаа гарч байгаа батгах ч юм уу тий. Төсөө талбай бас зүгээр л ингээд зүгээр байгаагаар нь ингээд хөдлөмжшөөрөөд хайрлаад энэ систем шиг байна. Тэнгуутаа бас тэр нөгөө нэг Монголын нэг ярууг наригч хэлсэн байт юм да. Би энэ өөрийнхөө нас одоо явах тусамд гарч ирж байгаа энэ хүчлэгээ хүртэл хайрлаж чадж гин гэдэг шиг. Зүгээр л яг ингээд одоо энэ бидний хүсгүй байгаа ч юм уу токсик гэж хараад байгаа ямар нэгэн зүйлсүүдээ зүгээр ингээд эн чинь ингээд өөрөө гоо сайхан гоё гэдгийг хүлээмжшөөрөх хэрэгтэй юм санагдаад байгаа. Тэгээд миний хувьд арьс арчилгаан дээр болохоор нүрээ бодог мейкап гэдэг зүйлийг хийж эхлэхээс өмнө арьсаа одоо цэвэрлэгээ гэдгийг хийж эхэлсэн. За энэ нь болохоор бүр дөнгөж ингээд яг тухайн үед
миний үеийн охтууд ч юм уу, манай үеийн хүүхдүүд ингээд арьс цэвэрлэгээ, нүүр цэвэрлэгээ гэдэг зүйлийг мэддэггүй байсан сая тэр үед. Тэгээд бид хэдийн дууд одоо интернет ингэж амар тренд болоогүй учраас бас ингээд мэддэггүй байсан ч гэж магадгүй. Яг тийм үед би ингээд арьс арчилгаа гэдэг чинь амар чухал гэдэг мессежүүдийг би юунд хүүхдийн ордны загварын дугаалтанд явдаг байсан байхгүй юу? 8-9 дугаар ангиасаа. Тэгээд тэр үед чинь одоо нөгөө нэг Монголын нийсүүд медалиуд одоо жишээлх юм бол сад гэрэл өөрч хэм байдаг үлээ. Од гэрэл мад гэрэл байдаг штэ тий. Тэгээд тэд нар ирж бид нар дээр ингээд лекц ярихтаа ингээд эмэгтэй хүн алгахын чинээ нүрнийхээ арьсыг арчлах чадах чадвартай байж ээж амьдралаа авч явна. Эндэр гэлтийдэг байсан байхгүй. Тэгэл ингээд зөвөр нүрнийхээ арьсыг угаа цэврэл тэгээ дээрэс нь ингээд хангалттай зөвөр хүсцээд байгаа чигийг нүг тасаад хүрхтэй тэрнийхээ араас мейкап хий гэж хэлдэг байсан. Тэгээд дараа нь бүр би энэ ингээд хөвшил болоод орой болго ингээд лүүрээ угаалж муугадаг болсны дараа их сургууль орсон чинь манай их сургуулийн найз охтууд яг үеийн л охтууд байгаа штэ тий. Тэр хэд болохоор үе өчтөр орой нүрээ угаагаад тас төрхсөн түрүүний арьс гоё болчих юм тэр гээд. Тэгээд үе та нар нүрээ цэвэрлж угаадгүй мүү гэдгсэн чи тэгээд үгүй заримдаа тэгэл ер нь бол ихэвчлэн зүгээр л тэгэл унтаад өчтдөг. Заримдаа л ингээд нүрээ арчилдаг байсан. Тэгээд Монголд бас нөгөө нэг скин кэр гэдэг юм чинь бас саяхнаас л орж ирж байгаа юм соёл байгаа байхгүй юу? Ер нь бол манай үеийн эмэгтэйч одоо бас авсангүй 2000 оноод юм хүүхдүүд яг ингээд өсвөр шилжилт нас дүрэн дээр батг гарсаас ахуулаад ингээд нүрээ ингээд кэрлдэг болчиход байгаа болохоос биш бидний үед бол ер нь ихэнх хүүхдүүд зүгээр л тэгэл угаасаа л хүүхдийн нүрэн дээр батг гарч ил байдаг гэл хайцсан байсан үе заяа. Юм шиг байгаа. Тэгээд ингээд нүрээ цэвэрлдэг болоод бас одоо ингээд савн мангар угаахаар тэр нүур ингээд амар таталтаад ингээд амар чиг хүсээд ирдэг. Тэгэхээр ингээл нэг тас түрхэл тэгэл нүрээ угаагаал тас түрхэл ерөөсөө энэс цаашаа юм мэддэггүй байсан чинь ингээл амар олон цэвэрлэгээ энэ төр хэрэгтэйгээ цаашаа энэ ингээл угаасаа ингээл үе шат дамжаал сайжраал хөгжөөл ирэх тусам ингээл арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй танилцаж эхлээл ийм байд юм тийм байд юм гэж эргэлж хэлжсэн. Тэгээд би жирэмсэн байхдаа нэг ч юм гоо сахны бүтээгдэхүүн хэрэглээгүй. Учир нь би энэ гоо сахны бүтээгдэхүүнүүдэд үнэр зүгээр бараг ингээд байгааг нь харахад л миний би ингээд хүлээж авахгүй ингээд реакц үзүүлээд авахгүй юу. Шууд бөөлждөг ч юм уу үнэрийн ч авч чадахгүй. Тэгээд тэрнээс хойш болохоор за энэ бол ингээд амар замбраагүй хитрхи ингээд замбраагүй хэрэглээ болсон юм гэдэг тийм мэдрэмжийг авсан. Тэгээд бид нар заавал ингээд амар их хитрхи олон арьс арчилгаа байх ч юм уу хитрхи олон давхар цэвэрлэгээ хийж ямар шаардлагагүй байна. Зүгээр л нэг ингээд давхарсан хэмжээнд өөрийнхоороо ингээд цэвэрлждэг. Өөрийнхоороо арьсандаа тижэл хүчдэг байхад болох юм байна гэдэг тийм мэдрэмжүүдийг яг тэр үеэс л авч эхэлсэн. Нэг хэсэг арьс арчилгаа бол бүр яг хэтэрсэн тий. 7 давхар тоонор тавина гэдэг нь юу гэсэн ч үг юм ёо. Тэгэл одоо тэр чин болохоор яг 7 өөрийгч биш ч гэсэн нэг бүтээгдэхүүнээ ингээд 3 удаа давхарч тавих ч юм уу тий. Яг хангалттай ингээд чиг хөглөө тавина гэдэг ч юм уу. Тиймнүүд амар их явсан. Тэгээд энэ бүгд яг эцсийн дүндээ харахад зүгээр л би олоход энэ бол зөвхөн борлуулалт хийх байгаа л маркетинг арга хэрэгсэл бид нар ингээд толгоогоо угаалгасан байсан л хэрэг гэж бодоод байгаа. Тийштэй. Одоо тэгээ инфлюенсерүүд янз бүрийн рекламыг хийж ийн, трендүүд маш хурдан солигдож ийн. Дээрээс нь компаниуд буст бүр хитрхи хийж ийн, реклам хитрхи хийж ийн. Одоо бүр сүүлийн үед тухайн бүтээгдэхүүнийг нь авахгүй, сонирхохгүй хүн байсан ч гэсэн тэр хүн тэр барааг нь хэрлээд үзэхинсаа авахынсаа гэж хальт бодогдох хэмжээний бүр тийм амар реклам хийдэг болцсон. Чам тийг санагдаагүй юу? Тэгсэн. Угаасаа яг ингээд надад хэрэггүй байгаа бүтээгдэхүүн яг миний амьдрал заавал хэрэгтэй мэтэр бидрэг ингэж ойлгуулж байгаа байхгүй юу? Учир нь нөгөө нэг үсэлтэй амьдралтай болсон болохоор яг тэр гэхдээ яг энийг одоо буруу шахах нь амар буруу бах. Гэхдээ яг хэрэглэгч амар ухаантай байх хэрэгтэй. Одоо энэ яг надад хэрэгтэй үгүй юу гэдгийг амар бодох. Одоо энд одоо ингээл утчил юм бол бид нар нөгөө нэг тарих угаалт ч гэдэм юм ааск болоод тийм л юм болж хуураад байгаа. Тэгэхээр одоо миний яг одоо би ингээд ямар ч мейкап хэрэглэхгүй байгаа, мейкап хийхгүй байгаа. Тэгээд дээрээс найрс арчилгаан дээр маш бага нэг төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Тэгээд яагаад тэгсэн бэ гэхээр за бидний юу энэ хугацаанд сошиал медиа гэдэг зүйл хитрхи их бөмбөгдүүлснээс болоод тарих угаалтанд автаад тэгээд ийм хүзүүлэлтийг заавал бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй юм битээр ойлгодог болцсноос болоод л бидний хэрэглээ нэмэгдсэн байна гэж бодсон. Энийг тэгээд ерөөсөө хин ч анзаардаггүй мэдлээ. Би хүртэл заяа. Би Японоос ирэхдээ энийг анзаарсан байхгүй юу?
Уул нь явхдаа би яг 23 хил ачаатай явж исэн. Буцаад ирэхдээ нэг чандаантай. Тэгснээ араасаа 3 хайрцаг юм каргогоор явуулаад би бүр амар их хувцастай, амар их юмтай болцсон байсан. Тэгээ би гайхаад үгүй би ийм их юмтай баймааргүй ингэ бодоод тэгээ бодоод байсан чинь энэ ерөөсөө миний шунал байсан. Яг ингээд өөрийн гэсэн мөнгөтэй болцсон, авмаар байгаа зүйлээ шууд авч чадхаар болцсон. Тийм эрхчлөөтэй болцсон хүн чинь өөртөө таалагдсан юм аваад туршиж үзмээрээс юм туршиж үзээл ингээл юм цуглуулаад лсэн чинь би гинт амар их юмтай болцсон. Жилдээ 1-2 өмсдөг хувцснууд бүр ихэнх нь. Би тэгээд тэр баахан хувцсыг харж хагаад зүгээр л хадгалахын төлөө байлгаад байгаа хувцснууд байна штэ гэж бодоод эксессив хэрэглээний ийм юмыг яг байлгаад авах хэрэгтэй ч юм уу гүн ч юм уу гэд. Тэгээ ер нь бол 3 чандам хувцас хандив төгсөн. Тэгээд найзуудыгаа жоохон ажиглаад яг нэг удаагийн өмсөлтөнд зориулж хувцас авдаг найзууд надад зөндөө байсан. Тэгээ жишээ нь төрсөн өдөр, цагаан сар, шинжил гэдэг ч юм уу те. Тэгээд тиймэрхүү арга хэмжээ, үйл явдлуудад өмссөн хувцснууд ингээ олон хүний нүдэнд өртчдөг болохоор дахиад өмсөж чаддаггүй гэд. Би ч гэсэн яг тийм байсан. Нэрээ яг Тийм наа чин бүр яг юм шүү. Би бас яг тэгж Тэнгүүд энэ хүмүүс намайг юу гэж бодох бол гэж ингэж бусад хүмүүсийн бодолд тааруулж хийж байгаа сонголт байгаа байхгүй юу? Ерөөсөө өөрсдийн маань төлөө сонголт биш. Энэ бол тэгээд хүмүүс өөрсдөө яана ийм байж болохгүй штэ гэж бодохгүй л бол хэний ч анзаарахгүй зүйл байгаа байхгүй юу? Жишээ нь манай гэрийнхэн яг иймэрхүү баярын үйл явдлуудыг тохиолдуулаад хувцас шинжилж ингэж байнга сольдог. Тэгээ энэ бүр яг ингээд дадал болоо суудсан. Тэгээд бас юм авах гад гадуур дэлгүүрээр явхад биднэрт ямар их стресстэй дарамттай байдгийг бид нэр анзаардаггүй юм бэлээ. Энэ хулдааны байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн харилцаа хандлага айгүй муухай. За тэгээд дээрэс нь мөнгөний асуудал орж ирэн штэ. Монголд цалин ямар илээ, юмны үн ямар илээ те. Энд дээр бас тэгээд манай дүүд тохиолцоонууд байгаа байхгүй. Түрүү зун манай дүү Германаас ирээд Германаас хямдхан болохоор нүдний шил авах гад тэгэл эхлээл Баатар ганцаараа наадам центр ороод нүдний шил авахгаа явбаа. Тэгээд нэг арам таалагдал худалдагчт нь энийг зүүж үзэх гэсэн гэж хэлсэн чинь манай дөрөв тоодч хараагүй гэсэн. Энэ бол тэгээд цэвэр гадаад үзмжээс нь болж ялгуурлсан гэхүү ийм асуудал байгаа байхгүй юу? Германд болохоор чи ямар ч хувц өмсөж ийсэн чамайг ялгуурлахгүй ийм бэ тийм бэ гэж хинч хэлэхгүй. Тийм энгийн амьдралд дасцсан хүн Монголд ирээд ингээ гадаад үзмж нь бүх зүйлд нөлөөлж байгаа нийгэмд ороод ирэнгүүт манай дүү шууд чачирдж байгаа байхгүй юу? Тэгээд яна жахаа чамтай явахгүй бол ерөөсө бүтэхгүй юм байна гэ. Надаас сая нэг худалдагчтай нэг хөвгөлтэй юм тохиолдсон шүү дээ. За. Би найздаа бэлэг авахгаа явж исэн байхгүй юу? Тэгэл нэг юм харчаал худалдагчаас нь энэ ягаан өнгөтэй байхгүй юу гэж асуусан чинь над руу тоож хардаггүй. Тэгсэн чинь миний хажуу зогсчихсэн нэг random extrovert ихч хөө энэ юмны чи үнийг асуугаад байгаа юм биш үү гэж хэлж. Тэгсэн чинь худалдагч над руу харахаар нь би энэ ягаан өнгөтэй байгаа юу гэсэн чинь үнэ хэлээд надیں۔ Тэгээ би үгүй энэ ягаан өнгөтэй байгаа юу гэсэн чинь өөдөөс үнэ англиар хэлээд. Түр чиний яриг сонсохгүй байгаа юм ш тэ. Харин Энэ хідвэл гэж байгаа гэд. Гэхдээ харин энэ энэ ягаан өнгө байгаа юу гэж асуусан байгаа. Яа. Бат сарын шал өөр төвшөнд байсан баха. Тэгээд random extrovert ихчийг харчаа би их шиглээ яг ийм болно гэж бодсон. Ингээ хаа газар нэг random extrovert их хахаар аймаа гоё идэгтэй дээр одоо яг тийм өдрөөр манай их шиглэн яг ийм боллоо. Би надад ч бас яг бодсон заяа би өөртөө. Танаас амар зэрлэг заяа. Би бүр өөрөө хизээч тийм зэрлэг гэж бодоагүй ш. Тэгсэн ер нь бол жоохон зэрлэг дотор юм байдаг шүү дээ. Тэгсэн чи яасан бэ гэдгсэн чи би ингээд нөгөө урд явж исэн чинь би тэнд чинь хятад хэлбэл байхгүй шүү дээ. Тэгсэн чи нэг ингээл газар авчицсан би ингээл балгаазалгаа ороод үзэл байж л. Тэгэл үзэл байжсан чи хажууд нэг монгол ич ирснээр тэр нь одоо юу хийсэн бэ? Тэгэхгүй 100 яван ч гэлөө нэг ороод хэлсэн. Чи нөгөө нэг худалдагч ахтай ярьсаар агаал 60 оноор ч гэлээ авчихгүй юу тэр юугаа? Ороолтоо. Тэгээд
би яг өмнө яг тэрний хажууд байсан яг тийм оролт үзчихсэн. Аваагүй явцсан 60 он байна л авч гэдэг хажууд хүн хямдруулаад авчихсан. Тэгээ би очиод энэ хэд ингэ гэсэн чинь нөгөө хятад ах чи надад 60 он үгүй 100 он л гэж байгаа юм чи тэгсэн чи би шууд 60 он тоолж өгснө. Түрүү 60 гээцтэй гэснэ. Нөгөөдгөө шууд тэр ахыг окейч гэж хэлээгүй жахтан цүглээд аваа явуучвал яг гэснэ би дараа нь би яг юу? Би яг яаж вэ? Би ямар амар зэрлэг юм бэ? Саяных надад окей зөвшөөрөөрчгүй штэ. Би сая яаж аа гэх нэг юм амар. Амар зэрлэг их чи юу хийчихсэн бодроо бодоод тэгээд өөрийгөө шоолж бүр амар инээгээ заяа. Тэгээд хөгчргөөр юм уу ичих нөр болчтой. Ингээ мохо зэрлэг авгаандар өгдөө штэ яг бүр яг талргаа яваа. Зэрлэг авгаа гэснээс саяхнаас Солонгост зарим газруудад ажмаа нарыг оруулахгүй гэдэг болцсон билээ шүү дээ. Тэгээ би гайхаад хүү энэ яаж байгаа юм бол гэсэн чинь нөгөө ажмаа нар чинь хинээс ч юунаас ч айж ичгээ болцсон амар Хүмүүс болохоор ингээд зэрлэг гарууд фитнес жимд авчиж хувцас угаагаад ийн гэж шин. Юу нэ? Пал хастгаа. Тэгээ нөгөө жимүүд нь ажмаа нарыг оруулахгүй гэсэн. Яа хэцүү юм бэ ёо. Нэрээ бүр өөрийн мэдлгүй тийм зэрлэг болоод байна. Би яах вэ? Тэгээ бүр ингэ амар тийм би бүр дараа нь өөрийгөө бодоод бүр би сая яаж байна? Ямар амар юм бэ? Тэгээ зарим нэг юм дээр би ингээд дугаа бай гэхээр ингээд дугаа байж чадахгүй заяо. Тэгээд өөрийн мэдлгүй л ингээд аль үжээ ярьсан байдаг за. Тэгээ хүмүүс таавах. Жишээ ингэдэг байхгүй юу? Манайх ингээд сүүлд нэг ингээд ажиллаараа би тэгээд ингээд спортын тэмцээнд ороод тэгээд дараа нь ингээд би тэгээд тэмцээнд ороод бэлтгэл хийсэн хэдүүлээрээ ингээд хитэн бүлэг хүмүүсээр ингээд хоолнд болдог байхгүй юу? Тэгсэн чинь бүр ингээд үйлчлэгээ таалагддгүй тэр газрын бид нартай ингээд одоо харьцаж байгаа харьцаа өгж байгаа үйлчлэгээ үнэхээр таалагдахгүй байгаа заахгүй юу? Тэгэл ингээд төвчээл бүр нэлээд удаан төвчсөн. Би өөр нэлээд төвчж байгаа гарч ирлээ гэж өөрийгөө бодсаахгүй юу? Тэр нь би бүр айгүй төвчтэй шүү гэж бодсон чи. Би айл үжээ очиод бүх хүмүүсийн загинсан байвал яах вэ? Тэр би өөрийгөө төвчсөн гэж бодсон чи манай ажлынхан дараа их шиг үжээ ажсан зөөгчийн загинсан менежерээ дуудагсан гэсэн менежерийн загинсан тогсчихсан гэдэг. Би загнаагүй би зүгээр л өөрийнхөө саналыг ингээ хийсэн гэсэн чи яах ч нэг тийм зэрлэг төрөлтэй. Өөрийн мэдлгүй. Тэгснээр би өөрийгөө амар твцсэн бистер нэр твчж гарч ирлээ гэж бодсон шүү дээ. Йоо. Тэр хөгшөрч болохгүй байх. Тэгээ дээрэс нь би бас ингэ амар жоохон хямдгүй ч юм уу гэдгээ ямар тач ингэ өөрийнхөө яг ингэ бодож байгаа юм а шууд ингэ илэрхийлцдэг хүн байгаа даа байхгүй. Тэгээ бас энэний дараа бас яасан гэсэн чи би тэгэд ингэ шинэ жилдээ тэмдэглээд тэгээ би нөгөө шинэ жилийн зэбэд байж агаад тэгсэн чи нөгөө нэг үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага бас таалагдахгүй. Тэгээд би бас тэнд очиж ингэ заргалдаад таа. Тэгээд зарга ч юм уу тий. Тэгээд хүндлэнгийн хүний ажиглахад зарга гэхдээ миний хувьд би яасан бэ гэхээр би зөв тавих хэрэгтэй шаардлага тавьсан. Тэгээд тэр нөгөө шаардлага тавьж байгаа процесс нь өөр хүмүүс зарга мэтэр харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө нэг юм оолтой зэрлэг ажимаа олоод яах вэ ёо. За хэрэглэгээ ярья. Тэгээд жишээлбэл одоо түрүүний танад тэр чинь жишээлбэл нэг хотлогч ингээд үл аашааж гарсан бол би очиж шууд хэлчин заяа. Чи яагаад намайг үл таваад байгаа юм гээд би одоо ингээд нэг тийм одоо намайг ингээд жоохон үл хүндэтгээд байгаа мэдрэмж авчих юм бол би очиж шууд хэлцдэг. Чи өөрөө гэхдээ тэр хүн магадгүй намайг үл хүндлээгүй байж болно. Гэхдээ чиний хандлага чинь надад намайг үл хүнлэглээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд юм гэдгийг тэр хүнд ингээд хэлцдэг. Шууд очиж тэр зэсмэ үйлчлэгээний байгууллагууд тийм байх ёсгүй. Үйлчлэгээний байгууллагууд надад одоо үйлчлүүлэгч надад ингээд эвгүйсгэл төрүүлэх одоо тийм үйлдэл тийм нөхцлөөр хангах ёсгүй гэж бодоод ч тэр юм уу мэдгүй шууд очиод ингээд хэлцдэг тийм зэрлэг болсон байлээ. Өмнө тийм байгааг бахаа гэж найдаж байна гэхгүй. Би тэгээ бас энийг анзаараад за нэг юм
40-с дээш настай хүмүүс бол хүнийг яг нэг юм хувцас хунар гадаад байдлаар нь ялгарладаг заяа. А гэтэл ингээд нэг 40-с доошоо болоод ирэхээрээ яг хэрэглээгээр нь ялгарладаг. Тэг би энийг бараг байдаггүй байх гэж бодож байсан байхгүй юу? Тэгсэн чи үгүй ээ. Японоос ирсний дараахан нэг найзтайгаа уулзсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөх маань миний утсыг анзаарчаад би чинь Samsung барьдаг штэ. Тэгснэ хүүе чи одоо гадаад дотоодоос ирчээд Samsung бариад хата яадیں гэхээр нь үгүй надад Samsung-ын таалагдтiin ингээд тэгсэн чинь хүү яана би л Samsung-ын утас хэрэглэн гэхээр яг нэг ядуурж байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэв штгээ. Тэг ингээд надад амар муухай санагдсан. Тэгээс надад өөдөөс нь үнэхээр хилч хүүг байгаагүй. Ингээ хинч худалдаад авчиж чадах гар утас одоо хүний зэрэг зинда баян ядууг илтгэлээ юу? Энд чинь зүгээр л хэрэглээ штий. Тэгэхэд ингээд хүмүүний ийм жижигхэн ямыг хүртэл ингээд анзаараад ингээд яадаг гэхэд ингээ хөрөнгийн тоолоо суудаг гэхүү ингээд зэрэг дэв эзлүүлээд байждаг гэхүү. Энэ бол надад амар муухай байсан. Тэгээд Karma is bitch гэж яг үнэ. Манай тэр найз бол дампуурсан. Гэтэ би бол одоо тэгж боддог шүү дээ. Samsung ч юм уу Android утас барьж байгаа хүнийг хараа. За энэ бол ингээд технологийн салбарын хүн байна ч гэж. Өөрөө хөгжүүлэгч юу гэж нэг юм ажил мэргэжилтэй холбоотойгоор Android бариад байдаг хүмүүс амар их байдаг заяа. Тэгээд бүр тэрэндээ амар үнэж. Би тэгтээ анх нөгөө нэг Android барьж байгаад iPhone барих гэснээс нөгөө iPhone-аас яагаад iPhone хэрэглэж чадахгүй байх гэж бодоод нөгөө үйлдвэрлэлийн систем нэг л тийм татаж өгөөгүй үйлдвэрлэлийн систем байгаад захгүй юу. Тэгэл яг ингэ хэрэглэсэн чинь угаасаа яг ингэж үйлдвэрлэлийн системээс ч юм уу эсвэл миний тассан байгаа зүйл хамаараа бид нар одоо iOS хэрэглэдэг хүмүүс ч Android-ыг барьж чадна. Android хэрэглэдэг хүмүүс ч iOS барьж чадах юм билээ. Тэгэхээр энэ дээр ямар нэг одоо мэдлэг мэдээллийн одоо ялгаа үүсэхгүйгээр зүгээр тухайн хүний цэвэр сонголт юм билээ шүү. Тэгээ хоёулангийн хэрэглэдэг хүний хэрэглэж үзсэн хүний хувьд тэгж бацаа. Тэгээд энэ хэрэглээч бай, гадаад төрөгч бай, иймэрхүү юмд ер нь хүмүүс эмэгтэй хүнийг илүү амархан, илүү их шүмжлээд байдаг санагддаггүй юу? Үгүй авсангуу яг гадаад үзмжээнд тийм шүмжил хүртэж үзээгүй. Би ингээд гадаад төрхөн дээрээ хамгийн их шүүмжлэл авдаг болохоор надад энэ бүр ингээд хамгийн муухай төрлийн шүүмжлэл санагддаг байхгүй юу? Хүн өөрийнхөө гадна төрхийг ямар ойлгомоор байна гэдэг чинь одоо бол зүгээр сонголт штэ. Би хумсаа гоё хийлгмээр байна уу, үгүй байна уу? Тренд болоод байгаа хувцсыг худалдаж авч өмсмөр байна уу, үгүй байна уу гэдэг чинь бүгдээрээ миний сонголт штэ. Тэгэнгүүт зарим хүмүүс болохоор энийг зүгээр би иймэрхүү зүйлсийг хийхгүйгээр сонгож байна гэж бодохгүйгээр зарим нэг нь энийг хийж чадаад зарим нэг нь энийг хийж чадахгүй байна гэж хараад байгаа байхгүй. Тэр хүн ингээд энийг үнэхээр сонгож байгаа эсэх нь хамаа ахгүй. Зүгээр л чадамж гэж хараад байгаа байхгүй. Тэгээ энэнд ингээд бүр амар итгэцэн тренд дагаад сурцсан хүмүүс бол бүр ингээд үр зээл 50-50 хувцас хунар худалдаж авдаг. Тэгээ ингээд би бол ерөнхийдөө зээлийн амар эсрэг гэдэг байхгүй. Гэтэ яалтчгүй байр машин том зүйл худалдаж авах байгаа бол зээл тавихад бол асуудал байхгүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд зүгээр ойр зургийн хэрэглээний хувцас хунар гэсэн зүйлийг зээл тавьж авна гэдэг чинь тэр хүн угаасаа тэр зүйлийг хэрэглэх санхүүгийн чадамж байхгүй байна гэсэн үг шүү дээ. Тийм байхад ингээ муухарлаа зүтгээд зээл 50-50 тэрийг авч яана гэдэг чинь угаасаа муу байгаа санхүүгийн чадамжаа улам муу болгож гинэ гэсэн үг гэж би ойлгоод байдаг байхгүй юу. Тэнгүүд ингээд тиймхүү зүйлийг хийхгүй байя гэд татгалзаж байгаа хүмүүсийг ингээд зүгээр л муухаар хэлэх юм бол зүгээр л хүмүүс ядуу гэж байгаа байхгүй юу. Гэтэ эн чинь ядуу байх өөр, санхүүгийн сахилга баттай байх өөр штэ. Угаасаа бидний амьдралын өдөр тутам дээрээс хүн болгон тийм болцоохгүй юу. Энэ нь нэг одоо зээлээр ямар нэгэн зүйлийг зээлээр авахаас өөр аргагүй байдалд манай нийгэм бидрийг хүргээд очиж байгаа. Тэгэхээр миний одоо мэдэрч байгаа нэг зүйл юу гэхээр зүгээр бидний гадаадад зүгээр ингээд оюутан байж захтаа full time ажил хийдэггүй байж захтаа идэл хэрэгжилж исэн зүйлээ Монголд full time-аар ажиллаад битүү ингээд мэрэгжлийн ингээд одоо хамгийн одоо тэгээд тухайн нөхцөл байдал байж болох өөрийгөө өндлүүлж болох хамгийн өндөр цалингаар ажиллаад ч гэсэн хүн ингээд энгийн хэрэглээний зүйлээ худалдаж авахд амар бэрх нийгэмд амьдраад байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ бид нар нөгөө шаардлага нөгөө хэрэгтэй шаардлага байгаад байгаа учраас тэрийг ингээд зээлхээс өөр аргагүй байдал хүрээд байгаа ч юм уу тий. За энэ яг ингээд ер нь аль нийтээрээ л ингээд ядуу байгаагийн л үрш юм. Нөгөө талаас чиний хэрэглээ хин нэгэн хүн хажуунаас нь шүүмжлээд тэрнээс болоо чи эндээс татгалзах ёстой юу гэдэг юу гэхээр нийт дээрээ бол ингээд амар жишээлх юм бол би
би ингээ веб татж байгаа хүнд би амар дургу байхгүй юу. А тэгтээ энийг одоо дургу гэж хэллээ гэд тэр хүн тэрнээс гарахгүй гэдгийг мэдчихэж байгаа учраас ингээ чимээгүй байдаг. А гэтээ ер нь бол заримдаа жоохон нилээн ингээд надаас 5-аас доош насны зөрүү гараад ирж байгаа хүн одоо ингээд веб татж батаад хамбал би тэрэнд ачаа онцгүй юм шүү гэж хэлцдэг. Тэр чинь гэтээ нөгөө талаар тэр хүний хэрэглээ шүү дээ. Тэгэл энэ чинь эрүүл мэндэд болоод эдийн засгт буруу штэ гэж хэлчихээр заасан гэдэг. Би ингээ юуч мэдэхгүй юм байж мэдэхгүй байна гэдэг ч юм уу тий. Нэг юм буруу зүйлд өндөр хэрэглээ гаргаад байвал тэрэнд бол онцгүй гэж хэлнэ. А залуу насн дээр одоо гоо сайхны ямарваа нэгэн агуулгаач гэдэм үү тийм зүйл бас их мөн засварлах юм бол тэр би буруу гэж хэлнэ. Энэ одоо сүүлийн үеийн хүүхдүүд хитрхи тренд эстетик дагдаг болсноо санагддаг байхгүй юу? Одоо бүр ингээд зүгээр нэг хувцсны биш бүр юм амар экстрим гоо сайхны эмээс заслын тренд дагдаг болсон байгаа байхгүй юу? Би энийг тэгээ зөвхөн гадаадд л ийм байгаад байна уу гэж бодсон ч үгүй. Манай Монголч гэсэн залуучууд яг ингэж тренд дагаад амар их мэс засал хийлгэж байна. Нэг эмнэлэг байгаад байт юм а Монгол би нэрийг марцчихлаа. Тэнд бол ингээд хагалгааны цаг нь зоолтой 6 сар ингээд би битүү хийж идэг заяа. Гос сахны эмс заслын талаар хүн ер нь гос сахны эмс заслалт орохыг чи одоо гос сахны эмс заслыг зөвшөөрч гинөө одоо зөвшөөрөх нь цаашаа тий. Яг энэ гоо сахны эмс заслын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Чиг ямар мохоо онцлогчтой баасаж асууж байгаа. Юу гэж асуухаа мэдэхгүй байна. Гоо сахны эмс засланд одоо зөвшөөрч хин цааш зөвшөөрөхгүй байх гэж хаашаа. За юу гэж асуух вэ? Гоо сахны эмс засал гэд асуулт тавьчих чамд. Ингээ бүр амар тийм нүүр амны согогтой биш л бол гэх юм уу? Яавд нэг литми ингээд нэг солонгос нэвтрүүлэг явдаг байсан шүү дээ. Нэг бүр амар хүнд хэлбэрийн тийм нүгэртэй хүмүүс ордог. Тэр бол амар байсан. Тэгээд үнэхээр тэр нэвтрүүлэгт орохоор хэмжээний царайтай хүн бол хийлэг. Тэр нэвтрүүлгийн оролцогчид бол нэрээ үнэхээр хагалгаа хийлгэхээс аргагүй. Амьдралынхаа турш бүх хүмүүсээс бүр ингээд төрсөн аав ээжээсээ хүртэл сэтгэлийн шаналл хүртэж амьдарч байгаа хүмүүс ахгүй юу? Гэтэл энгийн л царайтай байдаг л нэг нормал царайтай хүн ийм таалагддаг инфлюенсер од шиг нүд хамартай болох гэсэн эсвэл бүр ингээд би ийм фильтр ашиглахаараа хөөрхөн харагддаг би энэ шиг болох гэсэн гэж хаалгаа илгэдэг хүмүүс бол нэрээ болох хэрэгтэй. Хүмүүстэр тэгтээ сайн сонсогдож байна. Үй тэгснээ юу гэлээ iPhone XS бүх цаг үеийн селфи камер нь хамгийн гоё камер гэснээ тусдаа 2 утас бариад селфи камертаа зориулаад тэр утсыг барьдаг эмэгтэй хүмүүс байдаг гэдгийг би сонссон заяа. Хөөе тэр зөвхөн яг өөрийнхөө царайнд дургу гэсэн үг юм уу? Яг жинхэнэ царайгаа яадаг гэсэн үг юм. За тэрийг бол ёстой мэдгүй. Хувь хүнд ямар ч асуудал гэж болно шүү дээ. Тэрийг бол нэр үнэхээр өөрөө л олж нээж мэдхээс өөр арга байхгүй. Тэгээд хэрвээ ямар нэгэн хагалгаа хийлгэж байгаа бол тэр хагалгааныхаа талаар үнэхээр сайн судалж мэдэх хэрэгтэй. Одоо жишээ нь хамрын хагалгаа дэлхийд хийгддэг тоогоороо 2-т ордог гинэ. Тэгээд хүмүүс яагаад хамрандаа ийм амар сэтгэл хангалуун бус дургу агаад байгаа юм бэ гэсэн чинь хамарчууд хүний нүрнээс хамгийн их тоод гарсан хэсэг штэ. Тэгээ тийм болохоор утас камер зураг даруулахаар ингээ хамарны хэмжээ яг бодит хэмжээгээр гардаггүй гэнэ. Одоо камерынхаа хэмжээнээс шалтгаалаад тийм болохоор толтоогоо харж байгаа хэмжээтэй тэрийгэ харьцуулаад ингээ өөрийнхөө хамрыг хамгийн их голдсон байна л та. Ямар тэрийг юм те. Тэгээд селфи ч юм уу зурага харсаар агаад өөрийнхөө хамрыг эмзэглэлцдэг хүмүүс айгүй их байдаг гинэ. Би өөрөө бол ямар ч хаалгаа хийлгэе гэж боддоггүй. Гэтэ надад амар сонирхолтой байдаг болохоор би нэг гоо сайхны эмс тасалчин YouTube сувгийг үздэг байхгүй юу? Тэндээс аюу их юм сурч авсан. Тэгээд хамрын хагалгаа хийлгэе гэж бодож байгаа хүмүүс хамранаасаа гадна эрүүгээ бас харах ёстой байд юм байна. За. Олон тохиолдолд хамрных нь хэлбэр эсвэл хэмжээ биш эрүүнийх нь хөгжил, хэмжээ, байрлал буруу байдаг гинэ. Гэхдээ хүмүүс ингээ хамран дээрээ хитрхи их анхаарлаа өгөөд миний хамар болохгүй ингээд хамраа засуулах гэдэг. Гэтэл яг үүндээ хамраа биш эрүүгээ засуулах хэрэгтэй байсан байдаг. Тэгээд эрүүгээ засуулахгүй байхад хамраа хэд ч өөрчлөсөн ерөөсөө үр дүн гарахгүй гэдэг гинэ.
Би болохоор ингэж боддог байхгүй хүн одоо гой сайхны хаалга гэдэг чинь одоо сайхнаас л ингэж бий болсон зүйл шүү дээ. Энд чинь ингэж үүнээс өмнө хүмүүс өөр өөрсдийнхоороо одоо яг л тэр бурхнаас заяасан одоо байгалаас өгсөн тэр царайгаараа л ингэж амьдарчсэн. Тэгсэн чинь ингэж яг амьдралын явцад хараад үзэхээр ингээд одоо царай муутай хүн ч гэсэн ингээд яг зөв хүн байгаад харилцаад үзэхэд дайггүй байх юм бол тэр өмнө нь ингээд энэ надад ямар сонир нүдтэй залуу байж юу те энэ надад ямар сонир хамартай эмэгтэй вэ гэж бодож исэн бүх юм байхгүй болчтой юм билээ заяа. Яг ингээд харилцаад дайггүй яг уг хүн чинь ингээд амар гой хүн байх юм бол чинь яг тэр гадаад үзмжний тэр хамар нүд чинь ерөөсөө бүр ингээд фэтлэж авахгүй болчтой байгаа байхгүй. Анх яг ингээд харахад яг анхны сэтгэл жолоо гэвэл бас яг анх ингээд харахад үнэхээр яг дунджаас эвгүй харагддаг юм бүтэцтэй байх юм бол үнэхээр дунджаас эвгүй харагдсан заяа. Тэгсэн хэрнээ яг ингээд уулзаад очиад яг ингээд найзууд болоод ирсэн дараа нэр анх тэрний амар сонир санагдсан чи одоо яагаад надад сонир санагдахгүй байгаа бол гэсэн барыг нөгөөдгөө чи барыг тэрийг тассан юм биш ухаан юм ярьж байгаад заяа. Тэгсэн чи яг ясан дээр тэр хэрэгэл байгаа. Зүгээр л ингээд одоо юу гэдэг тэрэнд нь би тассан ч зүгээр тэр хүнээс тэрнээс нь одоо өөнөөс нь илүү юм гоё үзэсгэлэнтэй зүйл байсан болохоор тэрнийг хатцсан байдаг байгаа байхгүй юу. Тэгээд яг санаа нь юу вэ гэхээр тэтсэн хэрнээ яг эсэргээрээ ингээл амар хөөрхөн амар гоё залуу байгаа даа хэрнээ яг мөн чанар нь ингээд хүн чанар хүний мэс гэдэг зүйл нь ингээд амар онцгүй байх юм бол тэр хүний бүх юм нь онцгүй болж харагдаад байгаа. Тийм тэгэхээр яг зүгээр л юм нүрний царай гой энэ гаднаад үзмж гэдэг юм чинь зөвхөн л ингээл өнгөцгөн зүйл юм биш үү дээ л гэж би сүултээ бодсон. Яг ингээд хүний чанар одоо хүний тэр яг гоо цэцлэн гэдэг юм чинь яг дотроо байж идэм шүү гэж баг батсан заяа. Гэхдээ гой сайхны местас л ороод байгаа хүмүүсийг ерөөсө буруутгахгүй. Тэгээ би болохоор гой сайхны местас одоо яг хэрвээ хүмүүс надад хэлсэн зүйлс нь надад одоо трама болоод тэгээ тэрнээс болоод би өөрийгөө голж эхлээд яг местасал хийлье гэж бодчихсон зүйл бол надад бүр 2-3-аас тотохгүй байна. Хүүе тийм үү? Тийм. Хамгийн ихэнд би ингээд багаас амар бор арьстай байхгүй нэлээд бор. Би ер нь бор штэ. Тэгээд ингээд амар мар бор гэж амар дуудалдаг байсан. Тэгээд би ингээд цагаан арьстай болох юмсан гэж ингээд амар мөрөөдөл байсан заяа. Зүгээр миний мөрөөдөл. Тэгээд би боломж авахгүй угаасаа л манай удмынхан тэр чигтээ ингээд бор хүмүүс байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ ингээд энэ нь ингээд том басны дараа бор арьс чинь зүгээр л ингээд байдаг л арьс юм биш үү? Яагаад энийг ингээд амар тэр хэцүүр хүлээж авдаг байсан бол доо гэж ингэж бодсон. Яг тухайн үедээ бол би яг ингээд одоо Майкл Джексон шиг арьсаа солиулаад хүмүүс цагаан болдог байл би яг ингээд цагаан арьсаа солиулаад цагаан болно ч гэж бараг бодчихсон үедээ байгаа заяа. Одоо тэр нэг өсвөр насны үед гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрнээс дараа нь болохоор яг ингээд яг насанд хүрээд эмэгтэй хүн болсны дараа намайг амар жижигхэн хүүхдээ минийгийн талцгаа малтгаа гэж амар тиймэрхүү юмуд амар хэлдэг байсан. Гэхдээ би одоо тэгэл ингээл тухайн үед яг одоо юу гэдэг тэр надад тийм амар тийм зүгээр сонсч байсан үгнүүд ч үү би тэрнээс энд ингээд амар эмзэглээд яг ингээд хөхний мэс таслаа ортлоо тэгж юусэн эмзэглээгүй. Одоо өөрийнхөө хөхийг голтлоо ч гэдэг юм ба тэгж юусэн эмзэглээгүй. Гэхдээ нийгэм хүмүүс бол надад ерөөс аягүй хэлдэг байсан байхгүй. Мөн байхгүй байна. Та хөхтэй байна гэд. Тэгээд дараа нөгөө нэг хүүхд жирэмсэн болоод хүүхдээ өөрөө ингээд 6 сар хүртэл яг ингээд хөхөөрөө цэвэр хоолсныхаа дараа би өөрийнхөө хөхөөр бүр ингээд бахархсан заяа. Хүүшээ нөгөө нэг хүмүүсийн жижиг энэ ч та халтгаа гэдсэн хөхчөө бүр ингээд энэ хүүхдийг өсгөхөөр бүр ийм бүдүүн болгочихж байгаа мó гэж хэлээ заяа. Чи одоо үндсэн үүрэг нь хүнийг хөхөөлөх үстэй одоо үндсэн үүрэг маш амжилттайгаар дийлүүлсэн мэдээж нэгээр одоо өөрийнхөө хөхөөр амар бахархсан гэх юм уу? Өмнө нь л дээрээсээ бахархаж байгааг байхгүй юу? Нэрээ жижиг юм байна гэх тэгдэг байсан. Тэгээд тэрнээс хойш болохоор за миний хөх зөөр амар үндсэн ажиллагаагаа одоо эмэгтэй хүн яагаад хөхтэй вэ гэхээр сүүний болчиххаа. Тэгээд сүүч яагаад би явж байгаа гэхээр өөрөөд нь хооллох, яс хүүхдийг хооллох. Яг ингэж үндсэн өөргөө маш амжилттайгаар биелүүлж байгаа юм байна. За одоо би том жижиг үндсэн унжаагүй хамаагүй би одоо хөхөндөө бол ямар нэгэн тасалт хүргий гэсэн одоохондоо тийм бодол байхгүй болсон заяа тэрнээс хойш. Үгүй би ингэж өөрийгөө гологжсэн хэсгүүд яг яриад тахын зөө шиг. Чи яриад бас харам чиний дараа би ярий заяа.
За тэгээд ингээд арсны өнгө хөх. Тэгээд дараа нь болохоор би амар том арьсмарын гутлан өсдөг байхгүй юу? Пүүз болохоор би яг 245 буюу одоо монголчууд 38 хагас. Яг Nike Adidas одоо яг пүүзний арьс болохоор яг ингээд 38 хагасыг өмсдөг. Тэгээд энэ нь Азийн эмэгтэйчүүд ер нь жижиггүй хөлтэй болохоор арьсмаар нь бас ингээд өмсөл жижигтэй юм шиг байна. Тэгээд зүгээр ингээд амьдралын гутал ч юм уу, батиг ч юм уу за шинэ жилээр өмсдөг флот болоод ирэхээр яг 39 болчдөг байхгүй юу? Тэгээд амар том хөлтэй. Тэгэл ингээл тэмээ тавхаатай гэж манай гэрийн хөвгөлтэй идэг цай. Тэгээд манай ээж ч 37, манай хоёр дүү ч 36, 35 маа гэх юм. Үнсгэлжингийн хөлнөө. Тэгээ үнсгэлжин чи ингээл амар жижигхэн хөлтэй. Их чинь ингээл хоёр их чинь амар том хөлтэй штэ. Нөгөө нэг Анастасия Расселаш ч тэгээд намайг энэ үнсгэлжингийн их чинь амар том хөлтэй. Том готлон өмсдөг болохоор тэгж хийдэг. Тэгээд би нүүрэндээ бол мисас хийхгүй. Гэтэ үнэхээр ингээд мисас л байдаг бол би ингээд хөлөө жижигрүүлдэг мисас орно гэсэн чинь дээр үеийн хятадууд ингээд хөлнийхөө өсөлтийг одоо эмэгтэйчүүд тийм жижигхэн үнсгэлжингийн хөл амар тренд болоод тренд нь шашин тэр үе тийм байгаад тэгээд нэг хөлийн ингээд давстай юм болтоор боогоод зэ хөлнийхөө өсөлтийг зогсоодог байсан бүр ингээд хятад эмэгтэйчүүдийн тийм юу би бодит зэ бүр тийм арга байдаг гэд бүр хүмүүс надад тийж хэлж мэлээ. Жохон хүүхд тах яриач тийч. Тэгээд ингээд хятадын бас нэг тийм кино байдаг заяа. Хурмай игээд ингэсэн чинь нөгөө нэг энэ ихнэр нь ямар том хөлтэй юм бэ гээд нэг дээр үе нэг тийм кино байдаг байхгүй юу. Тэгэл гэтээ яг тухайн үед би тэрэндээ одоо нэг амар эмзэглээгүй заяа. Тэг би бодсон чи уус том хөлтэй эмэгтэй хүмүүс байдаг юм биш үү? Аль үедээ байж л исэн биш үү? Үнсгэлж дээр тэр чад эдэн юм бэ те. Байж лээсэн юм бэ. Одоо энэ хятадын дээр үеийн кинон дээр том хөлтэй эмэгтэйгөө байсан л юм байна. Одоо би гэсэн том хөлтэй байж л байгаа юм байна. Тэгээ яа ийм байсаар чи энийг ингээ гоо сайхны зэнзэгт оруулаад байгаа юм болоо гэж бодчихсон. Тэгээ тэр шиг ингээл том хамрыг хүртэл ингээл гоо сайхны зэнзэгт оруулахгүй гэж харж байгаа ч юм уу тий. Эсвэл андгар нүдийг ч юм уу тэгэл нүдэндээ давхрам хараад хэлж байгаа хүмүүс байсаалаа хөгжнийхээ хэмжээ санаа зовсон үзүүнийхээ хэмжээ санаа зовсон эмгтээч байсаалаа. Тэгээд энэнгээрээ одоо миний ойлгож авсан зүйл юу вэ гэхээр эмгтээ хүн болгон төгс биш. Гэхдээ төгс зүйлийг хүсэж байх шаардлага байхгүй. Бидний биед төгс бос зүйлүүд байсан л байгаа. Тэгээд магадгүй энэ төгс бос зүйл байгаа учраас одоо гой зүйлийг бид нар ингэж хардаг басан байх магадaltaй. Нөгөө нэг тарган хүмүүс тэдэж турхай найзууд бидэрт баярлах хэрэгтэй. Учир нь бид нар байснаа та нар өөрсдөө турхай гэдэг мэдэрч байгаа гэдэг шиг. Бид нар ингээ холилтон оршин буй зай гэхгүй юу зүгээр тэгээ хүлэмж шүү. Стандарт нийс гэж хэлж хэрэггүй. Намайг бол яг хамгийн түрүүнд хамраа өндөрлүүлээч гэдэг. Тэгээд шүдэн янзлуулаа, цараагаа тэглүүлээч. Тэгээд сүүлд нь ер нь хөхөө янзлуулаач гэдэг байхгүй юу? Би өөрөө бол эднэрийг ерөөсөө тоодоггүй. Надад бол бүр ямар ч хамаа авахгүй. Би жоохноосоо өөрийгөө зүгээр л нэг энгийн л байдаг, царайтай энгийн л байдаг би хаатай хүн гэдэгтээ айгүй тайвнаар, айгүй эртнээс хүлээн зөвшөөрсөн гэх юм уу? Ингээ манай дүү чинь бол ерөөсөө жоохноосоо л айгүй өндөр гойлог биетэй, хүрхэн царайтай байсан болохоор ингээ янз бүрийн загварын агентлагуудын захирлууд айгүй их ирж манай охиноо манай агентлагт явуулаач, загвар өмсөж болгооч, ёстой үнээр амжилтанд хүргэнэ гэж айгүй их гуйдаг гэсэн бохгүй. Аав ээжийн найзууд ч гэсэн ер нь манай дүүг дандаа тэдний эдний мис охин гэж дандаа хэлдэг байсан. Тэгээд тийм гоё хүний дэргэд ингээд 24/7 байгаад тахаар ингээд нэгдүгээр би хизээч өөрийгөө тийм амар гоё гэж бодож байгаагүй. Гэхдээ муухай гэж бас ерөөсө бодож байгаагүй. Тэгээд энэн тас нөлөөлсөн юм нь би л дүүгээ тийм миний дүү юм гоё яхад би яагаад ийм биш юм гэж ерөөсө атаахаж тэгэж муухайгаар бол ерөөсө бодож байгаагүй. Хүмүүс бас тэгээ манай дүүг л өстой хөөрхөн сайхан гээл намайг бас тэгэж хэлэхгүй байхад нь би нэг юм боддоггүй. Яагаад тэгэхээр нэгдүгээр үний юм чинь. Хоёрдугаар анхаарал над дээр байхгүй байхад би заавал тэрэндээ амар уурлаад байх шаардлагагүй. Би уусаа санал нэгтээ тийм зогсож байгаа юм чинь. Бас өөр нөлөөсөн юм гэвэл манай дүү намайг хизэж чи царай муутай чи муухай гэж хизэж хэлж байгаагүй. Намаа зүгээр намхан л гэдэг юм баггүй. Би тэрэнд нь ингээд ихэндээ зүгээр л дүүгээсээ намхан байна гэж ууралдаг байсан гэсэн дээ сүүлдээ тэгээд дасаад тэгээд заа зэгээ бас тоохо болцсон. Хүмүүс ингэж
өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч өөрөө өөртөө дасахын оронд гоо сайхны хаалгаа гэдэг боломж гараад ирсэн чинь би ингээл өөрийгөө засчих юм биш үү гэж боддог болоод энэ нь шуураад энгийн хэрэглээ мэт болцсон. Одоо бас яг мис хүргэж мис тасал хийлгэхээсээ гадна филлер, ботокс, хиалуроник асид энэ төргээд нүүрэндээ шахуулахгүй газар байха болцсон. Эдгээрийг эхэндээ мөнгөтэй баян хүмүүс эсвэл одуудл хийлгэх боломжтой байсан бол одоо бүр ингээд энгийн хүмүүс зүгээр л цаг товолж очиод хийлгэх боломжтой болцсон. Тэгээд надад бол энэ хүмүүсийн өөрийгөө хүлээн зөвшөөрж өсөн дэвжих боломжийг нь хаагаад илүү ийм гадны шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий болгоцсон санагдаад байгаа байхгүй юу? Гэтэ яг үнэ. Тэгсэн чинь би саяхан бас энэ солонгос эмчтэй жаахгүй. Одоо гой сайхны л эмч аль та. Одоо хүмүүс амирх ботокс шахуулаад байна. Энэ нь ингээд одоо наснаа явахын хэрэг ч юм уу цаг хугацаа өнгөрөхийн хэрэг ямар нэгэн сөрөг үр дүн бий юу гэдгсэн чинь ингээд хоёр ихэр эмэгтэйд 30 наснаас хойш 45 нас хүртэл ингээд нээнд нь ботокс дариулаад нөгөөт нь ингээд зөв өөрийнхөө байгалаараа хөшөрж байгаа. Тэгээд энэ хоёрын яг одоо 50 нас хүрсэн байгаа хоёр хүний ялгаа бол ингээд 10 насны зөрөө харагдаж гарч ирж байгаа. Тэгээд ботокс шахуулсан илүү таныг залуухан байлгана гэж байгаа байхгүй юу? Тэгээд хүн яагаад 50 настай байж 40 настай мэт харагдах хүсэж байгаа. Энэ бол зөвхөн хүний шуналтай холбоотой заяа. Бид нар тэр одоо нөгөө нэг ботокс шахуулаагүй байгаа эмэгтэйг хөшөө харагдаж ийн гэдгээр нь одоо арчаагүй гэдэг үнэлгээ өгөх гээд байгаа юм уу? Нийгэм. Одоо ботокс шахуулсан эмэгтэйг бид нар гоо үзэсгэлэнтэй энэ бол өөртөө анхаарал тавьдаг гоё гэдэг дүгнэлт өгөх гээд байгаа юм уу? Тэр хоёр хүн яг мөн чанартаа өөрсөндөө яг хэн байж чадчихээн гэдгийг л амар чухал байгаа байхгүй юу? Би бол энэ нөлөөтэй байдлаар залуу насаа авч үлдэх гээд байгаа хүмүүс авч үлдэх гэж оролцсон хүмүүс одоо ч гэсэн ингээл олон нүднэр ил байгаа штэ. Олны танилцахгүйс гэдэг бас бас хэлгсээр агаад ингээд байж байгаа хүмүүс бол надад бол таалагддаггүй. Тэгээд угаасаа маст ч гэсэн нэг таалагдаад байдаг байх л гэж боддог юм нэг өөрийнхөө үндсэн мөн чанараас сутаацсан юм шиг санагддаг. Зүгээр л өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаад байгаа юм шиг санагдаад байгаа хгүй. Тэгээд ер нь 50 настай хүн өвчлөлтэй байж болно үстэй. Энэ бүр яагаад энэ хизээнээс юм асуудал болчихвоо? Би бол энийг сошиал медиагаар албаар буруу зар сурталчилгаа явуулдаг энэ гоо сайхны салбарын ажилтан хүмүүсийн л явуулга гэж боддөө ш. Тэр амар гоё байгаад байгаа 50, 60, 70 настай тэр одууд баян хүмүүс чинь зүгээр энгийн хүмүүсийн хэрэгэлдэг шиг зүгээр нэг энгийн салон, энгийн нэг гоо сайхны эмнэлгүүдийн санал болгоод байгаа филлер ботоксыг хэрэгэлдэг гэж хүмүүс яг яагаад бодоод итгээд байгаа юм бэ? Тэр хүмүүс чинь шал өөр эмчилгээ, шал өөр техник, технологи, аппаратууд тэгээд ингээд бидний мэдгүй шал өөр юмнуудыг зөндөө хэрэгжилж байгаа шүү дээ. Тэнгүүд TikTok-оор дүүрэн, Facebook-оор дүүрэн гоо сайхны эмээс асуулж эстетишн энэ төр гэсэн хүмүүс энэ хүмүүс ботокс хэрэглээд байна, филлер хэрэглээд байна, эсвэл одоо ингээд нэг юм имплант хэрэглээд байна гэж тэгдэг. Тэгээ яг үнэн эсхийг нь бид нар мэдгүй шүү дээ. Тэр хүмүүс зүгээр яг энэ дээр бизнес хийгээд байгаа байхгүй юу? Би бод яг ингэж л бодож байна. Дээрээс нь хүмүүс өөрсдөө өөрийгөө бусадтай бүр хэтэрхий их харьцуулж байна. Хэрвээ би өөрийгөө дүүтэйгээ байнга харьцуулж өөрийгөө байнга голдог байсан бол өөрийгөө үжээ айл нэг газараас өлгөө хийцэн байгаа. Энд ингээд сууж байхгүй шүү дээ. Ботокс гэснээс нэг юм анзаараад би саяхан нэг Виктория хатны үйл явдал нь өрнөж байгаа нэг кино үзгээд тэгсэн чинь ингээд эмэгтэйч гэлтгүй эрэгтэй жүжигчт нь хүртэл ботокстай заяа. Уруулын филлертэй, хиймэл сормостай. Ингээд ерөөсөө нүдэнд зөв харагдахгүй. Жүжигчд нь костюмтайгаа ерөөсөө авцалдахгүй, нүдэнд ерөөсөө тасахгүй. Тэг ингээд яжид л ингээд баахан ботокстой хүмүүсийн чинь жүжиглэлт нь ч ойлгохтойхон гарахгүй. Яг. Надаа энэ кино тэгээ ерөөсөө таалагдаагүй. Дундаас нь үзэхээ болсон. Одоо бол нэрийг санахгүй байна. 24/7 шахуу дэлгэцээр харж байгаа хүмүүс нь бүгдээрээ ийм ботокстой ямар нэгэн ажилбар хийлгцэн байгаа тахаар энгийн хүмүүст энгийнээрээ байгаа нь хангалтгүй байгаа шүү гэдэг дохиог ил биш ч гэсэн далдуур өгöd байгаа юм шиг санагдчихээн. Тэгэнгүүтээ тэдгээр хүмүүс чи өөрсдөө болохоор одоо эн чин би өөрийнхөө байгаад урууландаа филлер шахуулсан байна. Өөрийнхөө байгаад давхраа уйлсан байг гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгээ тэр нь жоохон одоо ингээд яг өсвөр насны ч юм уу яг ингээд дөнгөж
одоо нас биеинд хүрж байгаа хүүхдүүд амар нөлөөлөл үзүүл байгаа. Тэгээд яг ингээд цаг хугацааны эрхэнд хитрхи залуу байхдаа хийлгсэн бис засал явандаа ирээд амар харамсалт хүргэдэг. Тэгээд миний биеийн нэг хэсэг айлсгүй бол миний царай зүс нүүрэн дээр байгаа нэг зүйл яг тодорхой насанд хүрээд яг энэ хит холилдож ш намайг амар гоё харагдуулах үе бас байдаг. Тэр үеийн ирэх гэсэн чинь одоо хамраа нэг сонирн болгоцсон ч байт юм уу, нүдээ сонирн болгоцсон. Тэгээд нөгөө нэг байгалийн нөгөө нэг эрхтнүүдтэй нөгөө засуулсан зүйлс нь ингээд зүйлэн таалагдахгүй ингээд цохимжгүй сонио харагдаад идэг. Тэнгуут нь нөгөө нэг хажууд нь байгаа өөр эрхтнүүдэд дахиад оролцдог ч юм уу, дахиад тэдэртэй мэсгэх ч юм уу. Тиймэрхүү байдал амар илрээд байгаа. Гол сайхны мэс заслын твшилтэд бол амар талархаж байгаа юм чинь маш бас ингээд нөгөө нэг төрөл бүрийн гадна болоод одоо нөхцөл байдлаас үүсэл одоо гал мал эвгүй болсон хүмүүс ч юм уу тий. Ер нь яг ингээд сэргэн засах үүдлээсээ бол ингээд төвчлөлтэй болж байгаа хүмүүст эргээр нөлөөлж байгаа. Гэхдээ чи зүгээр байжснаа өөрийгөө мэс засалд хүргэж байх юм бол тэр бол амар эвгүүл гэж бодож чинь. Тэнгуутаа ингээд яг энийг хэлээ гэж бодсон. Би ингээд одоо түргүүн гадаад нийгмээс хүмүүс намайг ингэж хэлчихсэн гэд хэлсэн байгаа зүйл байгаа шүү дээ. Тэнгуутаа гоо сайхны мэс засалд орсон хүмүүсийн дийлэнх нь за 80% наас хүмүүс намайг ингэж хэлдэг байсан учраас хүмүүс одоо намайг энэ одоо миний хүүхийг том жижиг учраас би одоо ингээд эндээс амар ингээд санаа зовдөг байсан. Тэгээ тийм учраас харалгаанд оруулсан ч юм уу тийм ингээд гаднад хүмүүсийн хэлжсэн шүүмжинд амар их ингээд point өгч яриад идэг тий. Тэр хүмүүст надад ингээд трама өгсөн. Одоо би одоо сүүлдээ трама inner child mind гэдэг үг сонсохоор миний ингээд бөөлчихсгөөд идэг болсон айгүй ядаргаат. Йоо тийм ээ. Үнэхээр ингээд тийм асуудлууд байгаа бол тэрийгээ үзүүлж харуулад өөрийгөө эдгэж имжлээ л дээ. Яагаад тэрийгээ ингээд өөрөө хийж байгаа тэнэг үйлдэлийн шалтгаан гээд тэрийгээ буруутгаад байгаа юм бэ? Харин би бүр яг заяа. Тэнгуутаа зөвл гадаад ертөнц надад өвчөө өгсөн гэтэр ингээд яриад байгаа. Тэгэд итгэлтэй, эдгэрэлтэй хүмүүсийг уучлал та. Тэгээд өөрөөрөө хүлээн зөвшөөрөлтэй голоод байгаа хамар хөхөөсөө уучлалтгүй байгаль ингээд заяасан байгаа. Энэ бол окей. Энд чинь дахиад яг эндээс ингээд бид нар ингээд төгсдөг өдөр юм хүсэл тусам тэр төгсдөг өдөр чи холтноо гэдгийг ингээд ойлгох төвшөнд тэр хүмүүс очиагүй яг наана ингээд гол сайхны хаалгаанд ороод байгаа санагдаад байгаа хгүй. Тэгээд яг орцсон байгаа хүмүүсийг одоо шүүмжлэн цаашийн яг орхиж байгаа бол дахиад бодоод үзээрэй. Одоо чи хүсэж болно. Гоё хөхийг хүсэж болно. Гоё хөхтэй болж болно. Гэхдээ яг байглаас ирсэн байгаа наад хөхчин чи дахид хэдэн мянган одоо тэрийг хүсэж ч олдохгүй. Яг наад хамраа, яг тэр хамраа дахиж ингээд бүр ямар ч мөнгө төлөе гэсэн тэр чин чамд эргэж ирэхгүй шүү. Эргэж ирэхгүй сарын ганц зүйл бол яг ингээд төрцөн байглаас ээж аваас чинь заяасан яг тэр л энэ л одоо чиний байгаа байдал төрөх байдал гэсэн үг. Түүнээс чи хүсээд баг бишиг болж байна. Тэ? Сэлэний коммент шиг болж байна. Тэ? Мэдээгүй өссөн хүн шигэ болж байна. Окей. Гэтэ алдах байгаа зүйлээ одоо нэг авах зүйлээ гой мөөмөл гой хамраад гой нүдээр бодоод авах гэдэг ш. Яг алга болох дахиж чам дээр ирэхгүй тэр нүдээ хараарай. Дахиж чам дээр ирэхгүй тэр хамраа хараарай. Дахиж чам дээр ирэхгүй өвзгөө. Дахиж чам дээр ирэхгүй тэр хөхөө маш сайн хараарай л гэж хэлмээр. Олон хүмүүсийн бас нэг мэддгүй юм нь өөрийнхөө ямар нэгэн зүйлд инсекюр байдаг эцэг их өөрийнхөө хүүхдийг яг тийм болгодог. Энийг бол би бүр яг өөр дээр анзаарсан. Гэтэ би бүр 26 7 мэдсэн. Тэгээд яаж мэдсэн гэхээр нэг удаа ээж дүү бид 3 видео кол хийжсэн байхгүй. Тэгээд тухайн үед би жоохон таргалцсан, хацар жоохон бумбаацсан байсан байхгүй. Тэгэл би хэлэхгүй юу. Би ингээд жоохон таргалцсан байна. Турмаар ингээл хэлсэн чинь манай ээж үүдээ шууд уурлаад юу гэсэн үг юм? Чамаас илүү тунхаа байна гэж юу гэсэн үг юм? Битээ сонь юм ярьж маяглаад байгаарай. Энэгээр зүгээр чамаас тарган охтууд зүгээр явж болоод байна. Чи яхаараа ийм байгаад байгаа. Хүн шиг бүрэн бүтэн төрүүлээд өгсөн өөртөө сэтгэл ханамжтай, өөртөө итгэлтэй бай гэж мэгээд. Тэ надад бол энэ амар онцгой санагдсан. Ухаан өртөн цагаас эхлээл манай ээж манай дүү хоёрыг та хоёр аваа дуурайсан туранхай мэчин туранхай хэвээрээ л тарган байх шиг муухай юм байхгүй. Туранхай л бай гэсээр агаад ингээд таргалах айдтай болгосон. Амьдралынхаа турш насныхаа туршил ээжээсээ туранхай бай гэдэг үгийг сонссоор агаад ийм болцсон хүмүүст гинт нэг өдөр тарган байх чинь зүгээр штэ. Өөрийгөө өөрөөр нь хайрлах гэж хэлүүлэх бүр нэр амар хөгийн санагдаж байгаа байхгүй надаа. Гэтэ ер нь ээж алган
Үнэхээр ер нь ээж болгон тийм зүйл байдг үгүй юу? Манай ээж тэгээд энэ дээр сая нэг юм бодсон чи ийм юм шүү. Одоо хүмүүсийг ойлгож одоо тэгээд хүмүүс болохоор би нийгмээс ингээд амар их давхраагүй нүдтэй учраас амар их гоочлол авдаг байсан гэд өөрөө тэр зүйлдээ сэтгэл хангалуун байх замыг биш зүгээр л энэ нийгмийг хэрхэн дугаа байлгах вэ гэдэг одоо сонголтыг хийсэн гэх юм уу? Одоо хүмүүс бол чи давхраагүй байх юм бол чамайг давхраагүй байна гэж хэлнэ, давхраатай байх юм бол давхраатай байна гэж хэлнэ. Одоо юу гэсэн ч хэлнэ. Энэ дугаа болно гэж байхгүй. Хүмүүсийг дугаа болгохын тулд өөрийгөө өөрчлөөд ханахгүй гэдгийг тэр хүмүүс ойлгоогүй байгаа байхгүй. Тэрийг одоо тийм байхад тэр хүмүүсийг амар ингэж өрөвдөөл өөгшүүлээл тийш та угаасаа нэг юм ингэсээр агаал ингэсэн. Энэ хүнд өөр сонголт байгаагүй байна гэтэр ойлгуулад хитрхи тэр хүмүүсийн талд гараад байгаа учраас ийм хүмүүс ихсээд байгаа. Органикаараа давж болох зовлонг энэ чинь зүгээр л цаг хугацааны аясаар хүмүүс өөрсдөө идгэж болох шаардлага юм уу? Угаасаа л энэ байгалийн шаардлагаар давж болоод гараад давах үеийг зүгээр л хүмүүс ингэсээр агаад намайг ингэсэн. Тэгээд би надад ийм л сонголт байсан гэдэг юм уу тий? Тий, ер нь чиний хэлсэн яг үнэ. Тэгээд энэ дээр жоохон гонигтай юм нь ингээд за яг ингээд шал танихгүй хүн ч юм уу, надад дургүй хүн ч юм уу ингээд янз бүрийн юм хэллээ гэхэд энийг тоохгүй байх амархан байхгүй юу? Харин ойр дотны хүн, гэр бүл, найз нөхөд гэж боддог. Хэлж байгаа юм нь миний төлөө шүү гэж бодогдохоор хүмүүс ийм муухай юм хэлээд эхлүүл нэрээ энэ үнэхээр гонигтай. Тэгээ одоо яах вэ? Өөртөө л имрэнгүү хандах хэрэгтэй юм шүү. Биш үү тий? Тийм тэгээ өөрөө жоохон санх өгөөд өөрөө биедээ татсан зогсоод тий. Одоо тэр чин гэхдээ яг өөрчлөгдөж ийн гээд өөртөө инрэнгүү хандахгүйгээр өөртөө байгаа нэг эрхтний бүр ингээд солио шал өөр юм болгочих гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр одоо яах юм? Яа гэсэн. Тэгэхээр энэ дээр сайн хэлж мэдгүй. Гэхдээ ямар ч нийгмээс олж шүүмжлэрдэг, нийгмээс шүүмжлэл эвслээ гэдэг энэ одоо чиний трама биш хамгийн гол нь чи өөрөө л тэр сонголтыг хийж байгаа шүү. Нийгэм чамайг хий гэж тулгаагүй гэдгийг одоо яаж ойлгох вэ? Гэж одоо гэтээ хоёулаа шиг яг ингэж ойлгоод гоо сайхны бис асуулт татгалцсан байгаа зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Хийлгэж байгаа маш олон хүмүүс байгаа. Гэхдээ татгалцсан бас зөндөө олон хүмүүс байгаа. Тэгээд мэдгүй за би л тэгж бодож байна. Гэтээ түрүүний яг ээжийн жишээн дээр хандаж хэлэхэд ээжүүд өөрсдөө хийж чадаагүй зүйлээ ч юм уу ээж аав эцэг эхчүүд өөрсдөө одоо тийм болох юмсан гэж боддог зүйлээ хүүхдүүдтэй бүсдэг битээ хийгээсэй гэсэн зүйлсүүдээ бас ингээ хүүхдтэй хитрхи шаардаад байдаг. Одоо манай ээжийн хувьд нэг супер жишээ. За чи л тамхи татаж болохгүй шүү гэж шилжээл өөдөө сараа тамхи татаад суудаг байхгүй юу? Тэ гэтээ би тамхи татдаггүй л дээ ч шиг. Гэтээ тэр бас одоо би биш юм аа гэхэд өөр хин нэгэн одоо мэдхгүй энэ яг зөв юм уу те? Яг би одоо ингээ гарыгаа гарч чадахгүй одоо тамхи чи ингээд амар муу ингээд гарыгаа гарч чадахгүй. Гэтээ би өөрөө ингээд тамхи татаад байна. Чил битээ ингээрээ энэс энэ зүйлээс хол байгаарай. Гэчээд өөрөө ингээд тэр зүйлийг хийж тах нэг амар зөв юм. Арх уудаг ах нар бас тэгдэж штэ. Ах нь ийм хүн байгаагүй маа. Гэтэ ингэж тий амьдраа яг тэгдэгтэй юм. Тэ бүр яг хүмүүс яг ингэж аахгүй те гэр бүлээсээ салцсан хүмүүс би алдаачлахгүй хүмүүс та нар ихтэй ингээрэй гэж байдаг. Яг ингэж тийч яг тэр үгэнд орж итгэхгүй яг тэр замыг тайлхад хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээ яг одоо юм дээ. Тэгэхээр би яг тийшээ гэж одоо хүнд зөвлөгөө өгөхөөс амар ер нь зөвлөгөө өгөх амар дургүй байдаг байхгүй. Гэтэ тэгэрэй гэж хэлэх юм амар хэцүү. Юу гэж жишээлбэл энд ингэж хариулт байхгүй. Тэр хүү одоо өөрөө яг тэр замаар явъя гэж сонгосон бол тэр замаараа яв. Тэгэл үр дүнгээ чи өөрөө мэдэрнэ. Гэхдээ бас нөгөө талаараа би ингээд төрүүлж алхаад туулаад мэдээд үзээд ингэтэй мэн шүү гэж мэдэрсэн мэдрэмжээ хуваалцмаар юм шиг. Тэгсэн ирнэ бас нөгөө талаас би яг тэр хүний оронд байсан байх юм бол өөр хин нэгний үгийг яг сонсох уу гэж бодохоос амар эргэлзээтэй заяа. Яг адилхан зүйл үзэж туулсан ч гэсэндээ хүн болгоны үзүүлэх хариу үйлдэл хүн болгоны мэдрэх мэдрэмж өөр штэ. Тэгэхээр ингээ яг өөрөө үзэж туулсан туршлагыг бол хүмүүст хэлэх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд энийг юм үг гэдэг штэ. Энгийн хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг бол эрдэмтэй хүн бусдын алдаанаас суралцдаг гэд. Тэгэхээр энгийн хүн юм байна да. Тэгэхээр нөгөө
Өөрийнхөө ухаан яг мэдээлснээс Ямар ч нөхцөл байдал байсан бэ, сонголтыг өөрөө хийн, үр дүнгийг өөрөө хүлээн. Тэгээд энд жоохон туслах юм бол бусад хүмүүсийн туршлага, бусад хүмүүс ямар байсан мэдрэмж зэргийг сонсоод ингээд өөрийнхөө асуудалд жоохон олон талаас нь харж хандах чадвартай болоод өөртөө итгээд л сонголтоо хийн л гэсэн үг бах та. Би нэг хэсэг юмыг амар гоё ингээд төгс олтол нь хийх гэж хичээдэг байсан бохгүй юу. Тэгээд энэндээ би өөрөө ямар их энерги зарж өөрийгөө яаж их стресстүүлж байгаагаа ерөөсөө анзаардаггүй байсан. Японд сурч байхдаа нэг эссе бичихээр гарсан бохгүй юу. Тэрийг би багшид байнга шалгуулдаг. 4 бол зассан заяа. 4 удаа засвар орсны дараа тэр эссе бол ерөөсөө миний анхны гаргасан санаа, анхны бичмээр байсан юм ерөөсөө байхгүй бол шал өрөн болцсон. Тэгээ би ерөн дээр эссений уралдаанд нормооргүй байна гэд ерөн болигээд тэгэхэд ерөөсөө нэг үг сонссон бохгүй юу. Тэр нь Уэнива уэга аро гэдэг үг. Энэ нь монголоор дээр байгаа юмны дээр нь дахиад юм байгаа гэдэг утгатай үг байхгүй юу. Би одоо ингээ ямар нэг юмыг ингээ зүгээр болцсон байхад нь дахиад ингэчүүл гоё юм уу? Дахиад ингэчүүл илүү дээр юм уу гэд ингээ хитрхи олон засаад ингээ юмыг хитрхи их төгсрүүлэх гэж хичээхээр ерөөсөө болсон. Тэгээд жоохон ингээд ирэх тоолондоо би яг энэ үгийг боддог. Заримдаа жоохон ингээд залхуу болоод юмыг хагас хугас хийдэг болоод байна уу гэд санаа зовдөг. Гэтэ гайгүй ах уу. Хойлоо ер нь хэрэглээ ярьжсэн шүү дээ. Хүний хэрэглээнд бол мэдээж хэрэг хизээч хязгаар байхгүй. Гэхдээ үүнд хязгаар тогтоох арга гэж бол байгаа. Би юмыг хичнээн гоё хийгээд, хичнээн их юм цуглуулад, хичнээн их хичээгээд байсан ч гэсэн яг үнэндээ тэрний цаана өшөө их хичээх, өшөө их хийж бүтээх, өшөө их цуглуулах, өшөө их авах юмнууд ингээд зөндөө байна. Яг одоогийн өөрийнхөө байгаа юмд сэтгэл ханахгүй юм бол ямар ч их юм цуглуулсан сэтгэл ханахгүй гэдгийг ер нь яг ингээд ойлгосон байхгүй. Өмнө нь бол ингээд хүмүүс зөндөө олон янзаар тайлбарлаад зөндөө олон номноос уншижсэн ч гэсэндээ ягаад чи яг ингээд ямар ч оройн харагдахгүй юм руу чи матж байгаа шүү гэдэг шиг тийм дүр зураглал надад ерөөсө бууж байгаагүй гэх юм уу. тийм дээ. Амар их бодод байдаг. Төгстэй. Энэ одоо мэдгүй энэ одоо яг яагаад гэтээ хүмүүсийн яг ингээд төгс гэж бодож байгаа зүйл болгон өөрт тийм байхад яг нэг стандарт тавиад тэр стандартад бүх зүйлсүүдийг ингээд чихээд байгаа нь яг одоогийн нийгмийн хамгийн том алдаа гэмээр юм одоо алдаа гэж хэлэх цаашаа одоо нэг тийм л юм болчиход байна. Миний бодлоор одоо жишээл ингээд зүгээр өөртөө ихтэй байдал, сэтгэл үнэмшилтэй байдал, уран зоригтой байх тий ямар нэгэн юм зориг зарилттай амьдрах гэдэг юмуд хүн болгоо яг тийм байх хэрэгтэй юм шигээр бодоод тэгмүүд миний өдөр болгоо яг адилхан би яг ингээд энгийн байгаад байна. Тэгээд яг энгийн байгаа нь өөрөө ингээд зовлон болоод байгаа юм уу тий. Тэгэхээр яг энгийн хүмүүс амар сэтгэл одоо амьдралдаа сэтгэл хангалуун биш байдал үүсээ тэгээд үүнээсээ болоод баг ингээд сэтгэл утралт өртөж эхлээд тэгээд амар их юм бясалгал юм хүнд ярьж байгаа чинь тэр бясалгалынханд арга нь бүр ингээд цэглэл рүү бүр юм болж чи тэр бясалгалыг сонсноо Монголд ч гэсэн байт юм байлаа ингээд бүтэн 10 хоног ч юм уу 14 хоног ерөөсөө хинтээ ч юм ярилцгүйгээр ном ч уншуулахгүй юу ч яриулахгүйгээр яг тийм бясалгал хийлэгдэг зөвхөн өөрөө өөрийнхөө дотоод ингээд ертөнцтэй ярьдаг байгаа байхгүй яг 10 хоног гаднаас ирж байгаа бүх мэдээллийн урсгалыг хааж ил гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэгээд ингээд ном уншиж одоо ингээд цаг нөхцөх ямар нэг юм өгөхгүй яг л чи ингээд зүгээр ингээд зүгээр бай. Яг ингээд өөрөө өөртөө нэг яриулдаг байгаа байхгүй тий. Тэгээд энэний дараа хүмүүс одоо харваа ертөнцийн хөгжил ямар их хөгжсөн энэ хөгжлүүд бидний амьдралд яаж нөлөөлж байгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгсэн чинь энэ бас бүр юм хаар дарга үйд юм заяа. Бүр нүдийг хаачд юм байна ингээд 10 хоног сар бүр юу ч харахгүй заяа. Хоолой идтээ ч юу ч харахгүй. Угаасаа ингээд юу ч харахгүй гэж боддог. Тэгэхээр ингээд би зүгээр ингээд хараатай байсан хүн юм харахгүй байхаар юу ч хийж чадахгүй гэсэн үг шүү дээ бүр ингээд. Тэнгуут зүгээр л ингээд хоолой иддэг, хүмүүсийн яриаг сонсдог, байгаль суудаг, мэдэрдэг. Тэгж байгаа л ингээд одоо 30 оны бясалгалын дараа ч юм уу нүднийх нь болтыг талгаар хүмүүс ингээд бүх зүйлийг өмнөх мэдэрч ирснаасаа хэдэн 100 дахин илүү сайн мэдэрч одоо уг үнцээр нь ойлгож мэдэрч тэгээд бүх зүйлд амар талархалтай хандж ийн гэд бүр тийм экстрим бүр юм бясалгалын аргуудыг хүмүүс хэрэгжүүлж ин заяа. Тэгээд энэ нь яг яагаад ингэж байгаа вэ гэж зүгээр ингээ харахаар зүгээр л ингээд хүмүүсийг энгийн амьдралдаа кайф авахаа бэлдсэн байнгут
өөрийг нь бүр ингээд мэдрэмжийн сэргээжийн нэртэйгээр одоогийн нөхцөл байдлаас нь бүр дор нөхцөлд авчиж байгаа байхгүй юу. Тэгээд зөв миний ажилласнаар шүү. Тэгээд одоо тэр хүн шууд одоо ингээд тэндээс ингээд харахаар ингээд нөхцөлтэй амар талхалтай хандаж эхэлж байгаа ч юм уу тий. Одоо жишээлх юм бол амар хүн төвчөнд тусч байгаа идэгсэн хүн ингээд амьдрал амар хайртай бол талхалтай болдог гэдэг шиг. Яг л ингээд юм байж болох хамгийн доор нөхцөл хүнийг аваачаад тавьчихаар яг одоо тэр өмнө байсан зүйл нь илүү нөө жаргалтайгаар мэдрэж эхлэх байгаа байхгүй юу. Тэгээ энэ яг зөв үү гэдгээр бас амар сонь заяа. Би ямар ч зүйл ингээд туйлдаа хүрсэн экстрим байхыг ерөөсөө дэмждэггүй. Ямар ч зүйл тэнцвэртэй одоо эквилибриум гэдэгтэй ийм цэг яг нэг дундаж цэг бол заавал олдно гэж бол боддог. Тэгээ энэ бол арай л экстрим байна. Би бол эндээс яг ингэж бодсон. Аахгүй энэ бол зүг байж магадгүй. Зарим зүйлийн хувьд хүмүүс ингээд бүх мэдээллийн урсгалыг хаагаад яг дотроос өөрөө өөртөөгөө тий ярилцаад байгалыг мэдрээд, салхийг мэдрээд одоо мэдрэхүүн хамгийн том эрхтний хаагаад тий яг ингээд сэтгэл зүрхээрээ одоо энэ сэтгэл гэдэг эрхтнээ жоохон ажилуулъя. Энэ нь ингээд дарагдсанаас эрхтний ингээд ажилуулъя гэж одоо тийм хийж байгаа маань. А нөгөө талаас яавал буруу болох вэ гэдгээр миний бодлоор жоохон юм болохгүй байнгут л нүдэ боогоод дахиад өөрөө яг дахиад энэ бяцлаглалын аргыг үсээд эхлэх юм бол эн чинь буруу болчих юм биш үү тий. Нэг юм болохоо байгаа л амьдралаас кайф авахаа болиол ирэнгуут нь дахиад нүдэ боогоод яг нөгөө нэг 10 хоногийн 30 хоногийнхаа амьдралд орох гээд эхэлдэг хүмүүс байдаг шүү. Тэгэхээр эн чинь буруу болох юм байна. Өөрөө өөрийгөө одоо ангааж байгаа арга мэт боловч тийм хэм маяг руу ороод байгаа хгүй тий. Яг энэ шиг амар олон хүмүүс донтож байгаа. Юугаар донтвол коуч гэдэг юм хүн авдаг болсон байна хүн болгоно. Хүн болгон сэтгэл зүйчтэй болсон ч юм уу те. Өөрөө өөрийнхөө сэтгэл зүй болоод өөрөө өөрийнхөө ирээдүг өөрөө удахын тулд өөр хин нэгэн хүнээс дэмжлэг авч байгаа нь хэвийн байдал болоод байнга одоо нэг юм болохоо ангу сэтгэл зүйч дээр гүйжиж бол одоо нэг ингээл өөрийгөө нэг төвшин апдейт хийх шаардлагатай болонгууд ямар нэгэн коуч хаагаад эхэлдэг. Болонгууд эн чинь асуудал өөрөө өөрийгөө бие дааж хөгжүүлж чадахгүй байгаад эхлэхээр л энэ бол ингээд асуудалд ороод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ ажиллахаар ерөнхий хүмүүст амар их мөнгө зараад байгаа болохоор хэллээхгүй тий. Тэгээд хүмүүст гоё найз байх хэрэгтэй, гоё сэтгэлээ бодлоод ярьдаг. Тэгээд хамгийн гол нь өөрөө өөрийнхөө асуудлыг өөрөө олж хардаг. Тэгээд тэр шийдлээ өөрөө мэддэг. Одоо ямар нэгэн хүнд найдаад бол ерөөсөөргүй чиний үзүүлээд байгаа тэр үзмэрчин ч юм уу эсвэл очиод байгаа тэр сэтгэл зүйч чи хизээ нэг өдөр энэ хорвоо ирсэн тэр байхгүй болчих юм бол чиний өв чи яах юм? Чиний нөгөө нэг асуудал чи яах юм? Гэдгийг л амарсан бодоод тэг чи байгаа цагт тэр асуудлаа чи байсаар байна. Тэг тэр асуудлынхаа аргыг өөрөө олдог байх. Өөрөө өөрийнхөө учрыг олдог байна гэдэг чинь л амар чухал юм байна. А тэрийг олгоцсон хүн өөрийгөө олчлоо гэж ярьж байна. А гэхдээ дийлэнхтэй 18 настай хүүхэд бол хэзээ ч өөрийнхөө учрыг олохгүй байхгүй юу? Чи өөрийгөө олох болоогүй. Чи өөрийгөө одоо яг өрөөндөө өөрийгөө ганцаараа цаашлаад өөрийгөө олно гэж хэлээгүй. Амар олон хүмүүстэй гоё л тий. Тэрийг үйлчлэхий. Зарим хүмүүсийг өөний явт тэнийг юм бэ гэж бод. Зарим хүмүүсийг гоё гişэр яг энэ олон хүмүүсийн уулзалт яг энэ олон харилцааны дундаас чи яг өөрийгөө олно гэж хэлмээр байна. Тэрнээс шат өөрийгөө олтлоо би нийгэмтэй харилцаа үүсэхгүй. Би өөрийгөө хайрлцарчаад өөр хүнийг хайрлан барьлна гэж бодож ивэл үгүй шүү. Би бас нэг гоё зөвлөгөө олж сонссон. Тэр нь болохоор 25 хүртлээр би ийм тийм хүн гэж өөрийгөө аль болох битээ тодорхойл гэсэн байсан. Энэ яагаад ингэсэн чинь эмэгтэй хүний тархины фронтал лоб гэдэг хэсэг нь 25 нас хүрэхэд нь хөгжиж дуусдаг. Харин эрэгтэй хүнийх 28-аас 30 насны хооронд нь хөгжиж дуусдаг гинэ. Тэгээд залуучууд хүүхдээр аваад Төсвөлд нь тэгээд хэрвээ амьдралдаа ямар нэгэн буцаах боломжгүй, өөрчлөх боломжгүй том шийдвэр гаргаж байгаа бол ядаж тархиа бүрэн хөгжиж дуусгахыг хүлээгээжээ гэсэн байсан. яа. Өөнэ. Энийг сонсчод үнийг хэлжээ гэж бодсон. Одоо жишээ нь ингээд шилжилтийн наснаас эхлээд өөрийнхөө хамранд дургүй байсан хүн одоо ингээд тархиа бүрэн хөгжиж дуусгахыг хүлээе даа гэж хүлээж идэлцэн энэ хүн чинь төлөвшөөд тодорхой хэмжээний нийгмийн харилцаанд ороод өөрийн гэсэн үзэл бодолтой болоод юмыг шилжилтийн насанд байх үеийнхээсээ хамаагүй өөрөөр хардаг болцсон. Юмыг өөрөөр хүлээж авч хүртэл чаддаг болцсон.
ингээд хамаагүй юм дэвшингүй хүн болцсон байхаа үсттэй. Тэгээд бас яг нөгөө гой сайхны мэс засал дээр зөв дахиад өөрөө нэг бодлыг нэмэд хэлэхэд гой сайхны мэс засал бол угаасаа бидний амьдралд орж ирээд удаагүй байгаа шинэхэн соёл тий оршин тогтнод угаасаа удаагүй байгаа. Тэгээд тийм учраас гарч байгаа үр дүнгууд нь харьцангуй ховор байгаад байгаа байхгүй. Энэ нөгөө нэг ямар ч одоо юм фидбек өгөхөд бас нэлээд ингээд их одоо залуу байгаа учраас тэгээд яг яалтчгүй ингээл улаан цайн филдсэн улаан цайн ингээл хоёр өөр нүд олгоцсон ч юм уу ингээл хамар мамар насны хүн гойж ч юм иймэрхүү хүмүүс ингээд гоо сайхны хаалгааны золиос болж байгаа гэж ярьж байгаа боловч нөгөө тал дээр яг зүгээр төгс хаалгаа болцсон хэрнээ тэр хүн өөрийнхөө хуучин хамрыг хүсэж байгаа ч юм уу те энэ хамартаа нэг л маш удаа одоо 10 жилийн өмнө хаалганд орсон байсан чинь энэ хамартаа тасаж өгөхгүй байгаа хүмүүс одоо өмнө нь хаалгаа хийлгэсэн амар залхивтай үйл байсан да баатдаг ч юм уу тэрийг хийлгэсэн гэдгийг одоо тэр үйлдэл маань одоо амар кул үйлдэл байсан гэдгийг ингээд батлагын тулд ч юм уу одоо би ингээд сэтгэл дундуур байгаа шүү гэдгээ ер нь ярихгүй байгаа. Энэ ярих болоог байгаа угаасаа. Тэгэл яг хийлгэснээрээ амар зөрөгтэй болоод тэг хийлгээд өөртөө ихтэй болгож байгаа ч юм уу те. Ийм үйлдэл мэтэр амар харагдаад байгаа боловч яг цаанаа эдгээр хүмүүс дуурч эхлэегүй байгаа. Тэгэхээр яг ингээд гоо сайхны мэс засалд орох чивэл ер нь бол чиний орох одоо голоод байгаа эргэтэн чинь үндсэн үүргээ биелүүлж чадчихэв үгүй юу гэдэг дээр л бодоорой. Нүд чинь сайн харж чадчихэв үү? Хамар чинь ямсгалж чадчихэв үү? Тэ хөх чинь одоо тэг хүүхдээ хүүлж чадчихэв үү? Хэрэг төрүүлж үзээгүй бол түүнийхээ дараа энэ талаар бодож үзээрэй гэд хэлчихье. Гэхгүй юу? За тэгээд битэртэй сал нийлэхгүй хүмүүс байх юм бол хамаагүй битэрийг ингээд амар гоо сэрхүүлээрэй тий. Энэ одоо яг ямар гоё таар мэдэхгүй байна тий. Чи ингээд хамраа өндөрсөж юм бол хүмүүс чагааг харахад ч ингэж гоё өөрчлөгддөг ч гэдэм үү мэдэхгүй. Одоо битэрийг сэрхүүлэхэд бас оролцож болно. Хэрвээ яг эргэлзээд яах вэ гэж бодож байгаа юм бол бас дахиад бодоорой. Тэгээ ер нь өөрсдийнхөө гоё санал бодлыг чөлөөтэй илэрхийлээрэй. Коммент үлдээгээрэй. Ерөөс коммент л гэсэн гэдэг. Битэртэй гоё сэтгэлээ хаосарэ. Өөр хүмүүсээс сонсч ич бид нар чинь энэ арчлын ертөнцид юм олоолаа оршин тогтсон юм байна гэдэг мэдрэх гээд байгаа ч тий. Бүгдээрээ гоё өөрсдөө үзэл бодлоодыг илэрхийлээрэй. Энэ хүртэл сонссонд баярлалаа. Баярлалаа. Хамт ясан баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баяртай.